Дорнод аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлоготой болоод байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх уншилгын танхимыг Төв номын санд нээлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд номын сангаар үйлчлүүлэхэд орох гарахаас эхлээд өөрийн хэрэгцээ шаардлагатай нийцсэн номыг унших бүрэн боломжтой болж байна. Тухайлбал харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж ярьдаг програм, цахим барайл, сонсдог ном, шатар зэрэг материаллык базыг бүрдүүлсэн учраас ийхүү ном унших боломжоор хангагдаж байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол нэг бол сонсох, нэг бол брайл бичгээр хэвлэгдсэн мэдээлэл ном бусад материалыг хүлээж авах, тухайн мэдээллийг хүлээж авах боломжтой. Тэгэхээр тэр утгаараа хідмэл ном унших, бусад мэдээллийг яг энэ хүртээмжтэй хэлбэрээр хүлээж авахд зориулсан, тохируулсан тоног төхөөрөмж програм хангамжаар хангагдсан энэ танхим бий болж байна л да. Төв номын сангаар жилд дунджаар 100 орчим тусгай бүлгийн иргэд үйлчлүүлдэг байна. Ингэхдээ ихэвчлэн тэрэгцэртэй болон хэлиерааны сонсголын бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлдэг гэж байгаамаа. Харин энэхүү танхим байгуулагдсанаар харааны бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэх давуу тал бүрдсэнийг онцолж байна. Номын санд ирэх боломжгүй бол бид нэр гэрээр нь явж үйлчлэх. Нийтдээ манайх энэ жил номын сангийн маань энэ жил 2017 оны зорилт болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг номын сангийн үйлчилгээнд хамрын эдний оролцоог илүү нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготой зорилтож жилээ тодорхойлсон байгаа. Ахмадын члөөцөгийн төвийн баруун талын заалыг вакуумаар хаалт хийгээд жижигхэн танхимдад бид нар ингээд 500 хэдэн хүн гээс доор хаяж өдөртөө 30 гаруй хүн үйлчлүүлдэг. 30 гаруй хүн маань тэр жижигхэн талбайд орох гэж их хэцүү байдаг лээс л та агаараа бол азалтал хэдэм наан цаана гэдэг байсан. Тэрнийг бодох юм бол Төв номын сангийн дэрэгдэхүүн танхим бол юугаараа ялгаатай гэдгийг сайхан саруулахын танхимдтэй хэдэн ч хүн орж ирээд ингээд номоо сонсоод гарах бололцоотой. Мөн дээрэс нь ярьдаг програмтай болсон их баяртай байна. Тусгай бүлгийн иргэдэд зориулсан танхимыг орон нутгийн төсвөөс 5.5 сая төгрөгөөр тогтцуулжээ. Тус танхимд дэлхийн болон Монголын шилдэг 30 номыг байршуулснаас гадна цахим орчинд нэвтэрч мэдээлэл авах боломжтой болж байна.